За хөндөд багш хайр сурагчд минь ээ. Өдрийн мэндэ, үлсийн мэндэ. Өнөөдөр би та бүхэнд танилцуулах гэж байгаа гадаад улсын бол Өмнөд Америк төвийн Перу гэсэн улсын хоёр сайхан хөгжмийг та бүхэнд танилцуулахар байна. За, нэгдүгээр нь бол одоо гашуун хулсаар хийсэн пайшо. Ийм их Тайван сайхан үжээд авъя. Хариуна дууралт нь бас маш сайхан. Мөн ч одоо нэг биелүүнэ их төлөөлөгч нартай нэг хөгжмийн нэг юм байна да. За энэ дууралт нь бас маш сайхан хөнхөн дуурдаг юм байна да. Чүүд сэргэлгэн мэт ийм сайхан хөг айлга байгаа. За чигвэл одоо дашин бол одоо мөнч биелүүнэ гайна лимбу гэсэн гайна нэрмжтэй лимбуг танилцуулахар байна. Энэ нь бол дунд хоолойд гайна лимбоно. Энэ нэг нь бол одоо өндөр хоолойд гайна лимбоно. Энүүний матар бол одоо гоё юмар хийжээ. Хар тоормуудаар хийсэн юм байна да. Маш гадуу. Мөнч дууралт нь бас маш сайхан. Өнгөрсөн би одоо энэ үний шампан найр хөгжмийн тай нийлж байгаа бол хинэн айлгой сайхан шингээж өнгөрсөн өнгөрөлттэй юм аа. За чигвэл энэ их сайхан биелүүнэ гайна лимбугаар оригиналон багш сурагчдаа нэг сайхан уртын дүүнэ хөг намбатай нэг сайхан айлгой хөгжимтэй гэж бодож байна. Хөгжмийг ярьж байгаа байхгүй. Тэгэлэн би бол одоо дэлхийн 3 хөгжмийг ярьж үжи ярих гэж бодож байна. Тэгэлэн бол энэ нэг нь бол одоо Герман улсын төвдөр хөгжим ган чимжиш. Энэ бол одоо Герман улсын хөгжим байж. Одоо ингээ хичнээн 100 жилийн залаа Герман гэсэн нэрээр алдчихсан байна. Дэлхийн хөгжим болоо явсан. Хоёрдугаар нь бол одоо Шокичин 90 хураг гэж байна. Энэ ч юм уу Италийн ардын хөгжим байсан. Ингэсэн энэ явсаар шампуна найр хөгжмийн гол хөгжмийн суур болгоод хуураад ирсэн чинь харин Итали гэсэн нэр бас гүйцсэн. Дэлхийн хөгжим гэж явуулсан. Бас нэг хөгжмийг хэлсээр даяараа бүр мэднэ. Нэг нэг залгууч бүр мэднэ. Шибаяна жита хитар гэж байна. Ох. За тэр үстэ одоо залгуучууд ингээ бүр хятад дэлдээ сайхан адын дугаан дуулдаг, чохомол дугаан дуулдаг, янаг янагийн дугаан дуулдаг. Энэ дуулахад завсаад шигэр энэ бол шибаяна гэж хөгжим гэж бодож болохгүй л да. Энэ хөгжим бас явсаар одоо дэлхийн чанартай хөгжим болсон. Одоо дэлхий дээр хятар бол одоо бүр дэлхийг бүр ижилсэн. Гэвч энэ хин шибаяна гэж бодог. Мөнч бас нэр ингэсэн юм. Тэр чигүүл ингээ боддоо нэтэл хүсдэг байна да. Манай Монгол үндэстэн нэр моргоор ингээ бид үеэр чамааж байгаа. 100 жилийн дараа эсвэл 200 жилийн дараач болно. Нэг дэлхийн хөгжим болж ингээд хуураад. Төвлөр хөгжим ариун хуур хятар морин хуур гэдэг ингээд дөрөвний дэлхийн хөгжим гэж. Ийм нэг хэмжээнд одоо нүнэр
Энэ манай Монгол үндсэн чинь ийм их удаан жилийн түүх намтартай ийм их дэслэгийг донслоснаа ой хүндэтэн байгаа юм чинь. Ингэ заавал ингэх бол одоо хамгийн сайн муу гэж би ингэж хүсдэг байна. За бид та чармаач. Одоо үеэр чармааж бол бүтгүй юм байхгүй. За чармаах уу. Мингайсанжун 61 оны намар Монгол улсын Баянхонгор аймгийн Эрдэнэ зүгт суманд сувшин байгаа нэг баг чиргийн хуваар байгууламж байдаг юм байна. Гэнэт нэг өдөр олон Монгол тэрлэг өмсөн чиргүүд дээш тань жарлагаар энэ газар хөрөлчин ирсэн юм байна. За энэ чиргүүд Вьетнамын дайнд тусалахаар хэдэн морь эл аймаг сумнаа адун сүргээс сунгаж Улаанбаатарын галт тэрэгний өртөнд хүрэх өөрийн бэлүүлэн явж байгааны харин энэ байсан юм байна. За тэгээд хэдэн өдрийн галт тэрэгний аяллаар эдгээр мордууд Вьетнамын галт тэрэгний өртөнд хүрэн ирж яг ингээд богоноор ингээд буулгаж байдаг. Гэнэтийн доторх нэг харааж ирэх. Болон бас нэг хөрөн улаамаар хоёул. Тэр шууд тэр тор авч штаа тор хаавч нэдийг өсрөн гараад хараа хажууд том их айшгүй байсан маа. Тэр лүү орчихно. Энэ үст одоо энэ Вьетнамын чирэг сагдарсан сайн поо живсгэн авч яваа. Гадаад дээгүрэн буудаж ирээ хазуугаар буудаж доошоо буудаж ирээ морлоо буудаж хөөж яваа. Харамсал тань хөрөн ламаар шархтаад баригдчих гинэ. Гэвч энэ аймаар харааж ирэх. Амийн авч алсыг чиглээд тутаагаад алах болсон гинэ. За бас нэг гайхалтай учир бол энэ хоёр морь Төв аймгийн мөнгөн морьт сумнаа адуучин Жадмагийн адун сүргээс сунгаж зарсан морь байжээ. 1970 оны үеэр Анкл улсын нэг нэртэй зохиолч. Энэ хүний нэрийг бол Джеймс Аудер гэсэн нэг сайхан зохиолч бол одоо англи хэлээр нэг сайхан номыг зохиож гаргасан юм байна. Энэ номын нэр нь юу юм бол Монголын гайхамшигт сайхан морь гэсэн ном байна. Жачхол энэ ном дотор бол 1941 оны дэлхийн 2 дугаар удааны дайны үед Монгол улсаас Оросын морь ширгийн ангид дайны мороор тусалсан хэдэн зуун мороос нэг халзан хээр морь харин баруун Герман улсаас нутгуурхан туталж тэрх Оросын их талаа тэрх Парисын их айшгүй туулаад харин амар мэнд амьд мэнд өөрийн төрсөн нутаг Монгол улстай харж ирсэн байна. Мөнч энэ номдор энэ хүмүүрний үлгэрийг маш сайхан хүний сэтгэлийн хөдлөн бичиж үлдээсэн юм байна. Мөнч Вьетнамаас нутагтаа харж ирсэн хар азарганы тухай баг өсөв тэмдэглэл байдаг гэж эрдэмтэн ярьж байсан юм. Юу ч энд би
байх хэсгийг яг тодлохыг харахгүй байна. Хар ажирганы ижин адуучин жадам ингэж ярьж байсан юм байна. Нэг нь морины жүүн чихэнд поогоор буудсан сумны нөхөө байгаа гэж. Хоёр нь морны хондлоо дээр бар буюу ирвэс мэтийн том жирлэг амьтнаар хажуулж маажуулсан хүнд шархсар байгаа гэж. Гурван морны дөрвөн хөлийн ар өмнө эдгэрсэн ярхи ажиглуул бар чонной сүргтэй байлдсан магад гэж ярьсан байна. Дөрөвний морны гүдсэн дагварх олонгийн шарх сорвээ анхааруул баг хүний гарт орж удаан өдөр жужаан хоног унулгын мор болж жоволж өдөр идэлсэн байж магадаа гэж. Тавны морны хоёр талын далны адуун үсний унаад гисэг ханд бууж харсан байдлаас үживэл баг гасаг тэрэг татаж маш их хүнд ажилд таарсан байд магадаа гэж ярьсан юм байна. Ямар гिचүүлгэр юм бэ? Аяа. Монгол морь гэж ийм л сүрхий амьд юм байна. Хамгийн харамсалтай нь хар ажирга харж ирээ дими удсангүй адууны ижим жадам гуагийн өвөрт амьсгаа хураасан юм байна. Ингээд Улаанбаатарын засаг чахиргаас энэ хар ажиргыг богд уулын баруун ингэрт оршуулсан байна.
За та бүхэндээ өргөн барьсан 8 бүлэгт хүртгэл бахаралтай өв соёлын програм Үлээвэр хөгжим үлгэрт дуу энд хүрээд өндөрлөх боллоо. Та бүхнээ тугаан харьсанд маш талархаж байна. Манай улсын алдарт утга урлагийн их судалгаатан багш Улаан жигнэ ярьсан нэг сайхан үгээр бүх яриагаан төгсгöy гэж бодож байна. Бид хэрвээ илдвэр соёлаа сайн хамгаалахгүй юм бол эрт нэгэн өдөр оюун санааны бадарч болж магадаа гэж ярьсны би маш зүг гэж ойлгоно. За би хөгжмийн зохиол Шимбоо найр хөгжмийн удирдаач Цагаан байна. Та бүхэндээ ад жаргал хүсье. 9 цагаан буян тогтоолтгой гэж эндээс дахин зүг өрөөж байна.